Ардчилсан намын зүгээс өнгөрсөн сарын 10-ны өдөр Монгол Улсын их хурлын дараагаа Мянган хулд ерөнхий сайд хүрс өгөх нарт шаардлага өгүүлж байсан. За энэхүү шаардлагад 9 төрлийн татвараа бууруулах, агарын бүртгэлтэй тэнцэх цогц бодлого хэрэгжүүлэх, бодиттой үр дүнд хүргэх, үндсэн хуулийн үзэл санаа суурь зарчмыг хөндсөн өөрчлөлтийг үндсэн хуульд оруулахгүй байх зэргийг тусгасан. Гэвч засгийн газар өнөөдрийн хүртэл эдгээр шаардлагуудад огт хариу өгөөгүй дээр тодорхой ажлуудыг хийсэнгүй. За ард түмнийг хуурах замаар 2 төрлийн шатхууны онцгой албан татварыг тэгэлсэн, тэтгэврийн насыг бууруулсан зэрэгээс засгийн газрын үйл ажиллагаа хэтрэхгүй байна гэлээ. Гэсэн шаардлагуудыг эрх баригчид биелүүлэх хүртэл бид нар улс төрийн нэмслээ зогсоохгүй бид улам хурц хэлбэр рүү шилжиж ажиллана. Шаардлагатай гэж үзэх юм бол улс төрийн суулт, жагсаал дараагийн улс төрийн хатуу тэмцлийн хэлбэрт шилжнэ гэдгийг бол аль бисаар мэдгийж байгаа. Өчигдрийн жагсаал бол эрх баригчдад анхааруулга өгөх зорилгоор сануулгах ийм урьдчилсан жагсаал цуглааны зохион байгуулсан. Өшөө өргөн хэмжээнд өшөө олон нийтийг хамарсан үндэсний хэмжээний том эсэргүүцлийн жагсаал цуглааны бид бол зохион байгуулахад бэлэн байгаа гэдгийг бас хэлье. Сөрөг хүчний зүгээс тавьж байгаа эдгээр шаардлагуудыг эрх баригчид 3 сарын 12-ны өдрөөс өмнө шийдвэрлэж хариу ирүүлэхгүй бол дахин үндэсний хэмжээний жагсаал цуглаан зохион байгуулж суулт зарлана гэдгийг өнөөдөр мэдгдлээ. За мөн Эрдэнэ төлбөрийн 51% барьцаалан зээл авахд оролцсон төрийн албан тушаалтнууд болох төрийн өмчийн хорооны дараагасан сугар, Эрдэнэ төлбөрийн дараагасан ган зэрэг, ерөнхий сайд асан баяр нарт хариуцлага тооцож 102 сая долларыг төсвөөс төлөвлөхгүй байх ёстойг санууллаа. Энэ мөнгийг засгийн газар ард түмний халааснаас төлөхгүй шүү. Төсвийн мөнгөөр төлөхгүй шүү. Энэ тодорхой эзэн хариуцлагч нар байгаа. Тэднэртэй хариуцлага тооцож, тэднэр нь тэр офшорт байдаг юм хаануудын тэр данснаас энэ мөнгийг төлөөлнө. Хэрвээ төсвийн мөнгнөөс төлсөн ямар нэгэн орогдлого гарах юм бол арчилсан нам ард иргэдтэйг нийлж хагаад дараагийнхаа арга хэмжээг авна гэдгийг би энэ бүр тодорхой хэлчихье гэж бодож байна. Эрдэнэ төлбөрийн 51% барьцаалж зээл авснаар өнөөдөр Монголын төр тус үйлдвэрээ гадны банкнд алдах нөхцөл бүрдчихэд байна. За өдөртөө 75 сая доллар, сард 2.2 тэрбум төгрөгийн хүү торгуулд унсан. За иймээс энэ асуудлыг яаралтай шийдэх ёстой гэж ардчилсан намын зүгээс үзэж байна.